Эдийн засгийн байнгын хороо бол эрхлэх ажлынхаа хүрээнд улсын төсөв хилцэх, за тэгээд тодтгол хилцэх, мөн одоо төсвийн гүйцэтгэлний талаар одоо тайлан сонсох хамгийн гол үндсэн чиг үүрэгтэй. Өнөөдөр бол ер нь гишүүд ч цөөхөн байна. Олон одоо ажлын хэсгүүд тэгэл байнгын хороо давхардсан баг. Энд одоо хүрэлцэн ирсэн энд төрийн төв байгууллагын төрийн захиргааны төв байгууллагын энэ албан хаагчид маш олноор ирдэг. Тэгээд гүйцэтгэл өнөөдөр ярьж байгаа энэ чухал асуудал дээр ер нь зарим хариултууд маш оновчгүй. Одоо яг ингээд 2 урд оны төсвийн гүйцэтгэл яг ямар байдалтай хэрэгжсэн бэ гэдгийг өнөөдөр маш чухал хэлцэх өдөр байхгүй юу. Ингэж гүйцэтгэлийг өнөөдөр бодиттой дүгнэж харж тэгээд тэрнээсээ дараагийн одоо төсөв энэ тодтгол руу орох ёстой л. Монгол Улсын засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотой үндэсний ерөнхий аудитор өнөөдөр томилогдсон байна. Энэ ерөнхий аудитор бол одоо энэ өнөөдрийн энэ ажилд маш тодорхой байр суурьтай оролцох ёстой. Тэгтэл ингээд хурлаас хурал гээд гараа явсан шалтгаантай алга багч шүү дээ. Одоо энэ 2023 онд хийсэн аудитор энэ дүгнэлтээр нийт 24 зөвлөмжийг хүргүүлсэн гэж. Бүрэн хэрэгжүүлсэн 9, хэрэгжүүлэх шатантай 6, зөвлөмж хэрэгжүүлээгүй 9, нийт одоо энэ ажлын хэрэгжилтэн 54.3%-тай. Ийм байх энэ төсвийн сахилга бат төрийн санхүү ийм задгай сул төсөвлөлт төлөвлөлт ийм муу явж хахад өнөөдөр дараагийн тодтгол бид ингээ яриад сууж их юм. Энэ байдлаа одоо хизээ засаж залруулахын ер нь энэ одоо төсвийн замбраагүй төсөвлөж байгаа байдал энэ сахилга санхүүгийн сахилга хангалтгүй байгаа дээр энэ холбогдох байгууллагууд ямар дүгнэлт хийж цаашдаа ажиллах юм бэ? Одоо энд бид нар өнөөдөр Монгол Улсын 24 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан хараад сууж байна. Энэ том зузаан ном шиг гишүүдийн уншиж мэдэх, танилцах эрэхэд хязгаарлалт хийсэн, тулгаж өгдөг. Тэгэд одоо энэ тайлан хэлэлцэж хаад бид нар зүгээр улсын төсвөөр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хийсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт хийсэн тайлан хэлэлцээд байна. Орон нутгийн төсөв тэнд хамаарагдах одоо өнөөдөр нийслэлийн засаг дарга байх холбогдох хүмүүс байна уу? Бид яагаад зөвхөн улсын төсөв яриад байгаа вэ? Улсын төсвөр хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл тайлна. Өнөөдөр энд нийслэлийн засаг дарга байх ёстой шүү дээ. Ингэж одоо ийм байдалтай явж энд маш олон зөрчил байгаа байхгүй юу? Энийг одоо цаашид ер нь хэрхэн анхаарч энэ аудитын байгууллагын хийсэн дүгнэлтийг сангийн яам, эрчим хүчний яам, энэ эдийн засгийн яам, голлох энэ гол чигүүргийн яамнууд маш одоо юутай дүгнэлттэй ажиллахгүй бол энэ цаашид ер нь энэ төсөв хилэлцээг тодтгол хилцэх ажил бол ингэж явж урагшлахгүй. Байх байдгаараа л ингэ суух юм байна. Баахан одоо хүмүүсийг ажлын цагаар нь авчираад суулгачдаг. Том зузаан цаасаар гишүүдийг ингээд тэрврүүлээ суулгачдаг. Яг хилцээд ямар үр дүнд хүрэхин, яг гүйцэтгэл ямар явж ирсэн энэ бүх юмнууд дандаа бүдэг ингээ хоцорчиж байгаа. Тэгээ ингээ хуралд ирэхгүй, үл хүндэтгэн.